орж ирж байна. Тэгээд та бүр айгуу гоё дулаахан болсон. Би бүр юм шорттой явж байна. Нэг цаг таслаа хийнэ. Өчтөр бишээ энэ бүтэн сайны өглөө цаг 1 цагаар урагшлаад одоо өдөр уртцсан байгаа. Тэгээ одоо гоё харах уу орой харах уу болдог болоод ийм гоё нар гараад тэгээд гадаа бүр айгүй дулаахан хурц дээр давхарж өмсөж гарахгүй нэмгэн хувцтай гарсан чинь бүр ямар гоё юм бэ. Сургуулиасаа ирээд би бодлого арилгаж амжихгүй шууд салтаа авцсан. Тэгээд ийм бодогтойгоо орсон байна. Миний үс ер нь бол нэлээд удаа ус унж байгаа. Багаар унаал. Тэг сүүл рүүгээ жоохон нэлээд ихсээд байгаа юм шиг. Тэг ингээ боохоор би хизээч ийм зай гардаггүйсэн. Одоо миний энэ зай гараад зүйлтэй бараг жоохон айгаад өнгөсний янз бүрийн хэрэглэж байгаа. Гэхдээ яах вэ мэдэхгүй ус маань нэлээд шингэрээд байгаа. Окей. Харцгаая. Одоо би одоо гэс би усанд ороотий. Тэгээд нэг юм хийж идээ та. Өнөөдөр өдөр би нэг сандвич идсэн. Тэгээд тэрнтэйгээл явж байна. Oh my god. Банан энэ ямар хурдан харалч юу? Ийм болцсон бах юм. Тэг хэрвээ надад хийх юмудаа хийчээд ирчүүч үлдэх юм бол би энэгээр banana bread хийж болох юм. Хойд ерөөсөө хийгээгүй. Тэг энийг ашиглахгүй бол амар харуулж. Alright, тэгээд би тасгалтай хасаа өмнө бас нэг хальт хүмүүсний дэлгүүр ороод нэг ганц хоёр юм хийсэн. Яа ялам. Тэгээд мэдээж шивгоо амар ингээд томик Costco-гоос авахлаар идэж дуусахгүй муутаадсан болохоор тэгээд хоёр ширхэг өгөрцөө. Тэгээд даршсан өгөрцөө. Тофу. Ингээ болоо. Би даршсан өгөрцөнд амар туртай. Зөв юм амтай халахгүйгээр шууд ингээл идчихдэг. Тийм болохоор. Даршсан өгөрцөө. Дандаа ногоон өнгөтэй юм авсан юм бэ нэг ингээ харсаж чаа. Яа. Энд би усан дарлаа. Явсан дээр тэр явуулдаг. Гойш яваана. Өдөржин биш болохоор би дандаа нэг онцгой шиваа авч шиваанууд ер нь гоних гоё амттай биш болчихж байгаа шүү дээ. Тэгээд миний сүүлд ийцэн шиваанууд дандаа нэг жоохон онцгой амттайсэн дэмцтэй гоё оолаа гэдэг. Чихэрлэг гоё амттай. Идчихэд тэгээд одоо жоохон хичээлээ хийгээд сууж гин. Амар гоё юм хийж байгаа. Тэгээд энийг хийчээд тэгээд дахиад дараачихаа одоо нэг юм хийгээд дуусчихин. Тэгээд дараачихаа амруу
шилж гээд ширээний хабын байрлалыг ингээ хальт өөрчилсөн. Би тэнд суудаг байсан. Тэгээд орныхоо энэ хажууд авчираад тэгээд орон дээр зөөлөн юм дээр суунгаа жоохон тухтай суунгаа хийх гээд тэггүй бол ингээд бүр нуруу. Гэхдээ яха нуруунаас ямар ч дэмжлэг байхгүй л нэлээ. Гэтэ ингээ жоохон байрлалаа өөрчилж суух гээд тэггүй бол ингээ жоохон ядраац юм. Тэг бүр ингээ амар ядрах юм бол peppermint tea ууж ийн. Тэгээ би энэ хичээлийн ээж дуусчаад тэр чиндамаа гаргаад тавьсан маад өвлийнхөө зарим хүртнүүдийг далт хийх гээд одоо ер нь амар зузаан өвлийн хүртэг бол өмсгөргүй болж илээ. Цагаагаар ганц хорийн авч үлдээ. Тэгээд бусдын чиндам руугаа хийгээ. Тэгээ хавар намрынхаа хонкон хүртнүүдийг гаргаж ирээ гэж бодоод байж байгаа. Тэгээд тэрийг ямар ч тач хийж дуусчаад нэг юм болсон. Тэгээ би энэс болоо жоохон стресстэй сууж ийн. Тик тавсан. Хурд хэтрүүлсэн тик тавсан байна. Тэгээ өнөөдөр энийг хараад Чикаго орчмоор жоохон ядаргаатай. Яг ингээд нэг даунтаун лугаа ойртоод яг Сири лугаа ингээд камеранууд ингээд тэр хавийн камернууд бүр ингээд амар жоохон юм дээр л торгуул ирчдэг. Тэгээд Чикаго орчмоор сайн мэдхгүй хүмүүс ахын бол яг тэр зам дээр хэд гэж заасан байна 35 гэсэн бол яг 35-тай 40-тэй гэсэн бол 40-тэй яг тэгэж явж байгаараа тэгээд би уг нь тэрийг мэдчихсэн ирнээл яа за тэгээд би одоо юм удаа өөрчлүүлээд хийлээ. I think I didn't. No, I was just reaching out to Jill's direct email. Okay. ISO. And the phone number is 847-925-6227. Okay. Thank you so much for your help. Have a good day. Thank you. Bye. Good morning. Advisor-тайгаа нэг уцаар ярих байсан. Тэгээд тэрийг дуусчаад сууж ийн. Тэгээд нэг асах байсан юмнуудаа асуучлаа ямар ч тач. Өнөөдөр 2 дахь өдөр. Тэгээд 2 дахь өдөр бол миний хамгийн ерөөсөө өглөөс хэрүүлэг тавих шаардлагагүй. Янз бүрийн ажил байхгүй, хичээл байхгүй, амардаг өдөр байхгүй юу. Тэгээд би яагаад зөвхөн энэ өдөр өглөөний 9 цагаас ярилцлагын цаг авсан гэдгийг би өөрөө ойлгосонгүй өглөөс эргэж явах та. Өчтөр арай би 3-аас унтсан юм хийж агаад. Тэгээд yeah. But for 3MP, it's 10 by 13, I believe. In fact, probably a calculation. I'll get those 3 and can you just get the rest? There's also just 3 more century. Using the topic that I'm watching, you need to figure out that. Өглөөс ирээд яг нэг газараа яг энэ орон дээр нэг газараа би суугаад хэдэн цаг болчихоо 7 цаг би яг энд суулаа өглөөнөөс хойш 4:30-аас би йоганд явж очижсэн байхгүй. Тэгээд одоо цаг 5 биш 4 цаг 52 минут болсон байна. Тэгээд асхалтаа явах угаасаа хотлоо. Тэгээд угаасаа одоо миний хийж байгаа юм хурдан хийх хэрэгтэй. Өнөөдөр би энийг тийм болохоор асхалтаа явж угаасаа чадахгүй. Тэгээд юм хуцаа угаая гэдэг хуцаач угаахаа боллоо би. Тэгээ арай оронд нь гарч кофе авч ууя. Зүгээр аваад ороод ирэнд гадуур суухгүй угаасаа би гэртээ сууж хэрэгтэй. Гэртээ сууж хийх хэрэгтэй юмнууд байгаа болохоор гадуур суухгүй. Хэдүүл амар тааш тэгээ гарч кофе авъя. Би хамгийн ойрхон орон зүгээр гарч Dunkin орж мөстэй кофе авч уулаа. Can I get one medium iced latte, please? Medium iced latte? Yeah.
Actually, I'm Any sorry. flavor? Can I actually do the large size? Large? Yeah. Anything else? No, I think that's it. Thank you. Thank you. Thank you. Oh my god. Би ингээд дотроо нөө medium size авчаад тэгээд яг нэг medium size тэгэж харагддаг байх гэж бодцоод за нэг мөсөн томыг авчиж гэж дод авсан чинь би яг medium-ийн large гэж бодсон байна.